Сайн байцгаана уу DBS-ийн эрхэм үзэгчид та бүхэнд орой 19 цагаас мэдээний албанаас бэлтгэн үзүүлдэг төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн шинэхэн дугаараа танилцуулъя. Бид өнөөдрийн онцлог мэдээллүүдээ та бүхэндээ хүргэнэ. Өнгийн мэдээллийн төлөвлөлийн таваар нэгдсэн байгаа. За жилдээ энэ нэгдсэн бол 2000 гаруй хаалгаг нийтдээ болон дөрвийн хаалга бол Дархан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас төлөөлөгчдийг мэдээлэлээр хангахад зориулохоор төлөөлөгчдийн зөвлөгөөнийг улирал тутам зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл өнөөдөр төлөөлөгчдийн ээлжит зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөр аймгийн эрүүл мэндийн газрын үйл ажиллагааны тайлан мөн дархны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны тайлангийн мэдээллийг сонсож хэлэлцсэн юм. Төлөөлөгчид эдгээр мэдээлэлтэй холбоотой асуулт асууж, санал хүсэлтүүдээ нээлттэй илэрхийлэн төлөөлөгчдийн асуултуудад эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэ Тулга болон нэгдсэн эмнэлгийн дарга Мөнх Батнаар мөн холбогдох мэргэжилтнүүд хариулт өглөө. За хөтөц зөвлөгчийн ажиллуулах дээр анхаарч өгмөр байна энэ эмнэлгийн удирдлагууд бас зөвлөгч байх юм уу, оюутнууд байх юм уу, ямар ч байсан боломжоор тэр том байгууллага дотор чи мэддэг ч хүн байна, мэддгүй ч хүн байна, харддаг ч хүн байна, харддаггүй ч хүн байна. Тэр асуудлыг анхаарч өгөрөө гэж. За гуравт нь болохоор энэ орон нутгийн төсөв хөрөнгөдөр зарим аймагуд саналаас хулгацсан байгаа юм байлээ. Тэр нөгөө сайн ажиллаж байгаа эмч ажилтнуудаа гадаад улс руу явуулаад богино хэмжээний 3 сарын, 1 сарын, 6 сарын сургалт үүсгэн ингээ хамруулдаг, тэргээр бас урамшуулдаг, мэршүүлдэг ийм ажил явуулж байгаа юм байна. Энэн дээр манай эрүүл мэндийн удирдлагууд маш сайн анхаарад аймаг орон нутгийн одоо төсөв хөрөнгө одоо энэ 12 сарын 5-наас нь батлагдах ёстой. Саналуудаа оруулж ирээрээ төлөөлөгчийн хувьд тэрэг 100% дэмжин сайн ажиллаж байгаа эмч зөвлөгчнөрөө гадаад орон туршлага судлуулах, сургах ийм үйл ажиллагааны төсөв зардал байдаг, санал байдаг бол оруулж ирээрэй гэж хүсэж байна. Баярлалаа. Сэтгцийн эмгэгийн одоо статистик тоо баримт мөн одоо нийгмийн одоо хамгийн хэцүү өвчин болоод байгаа аутизмын талаарх ерөөсөн мэдээлэл тусгагдсангүй. Одоо ер нь бол баг 32 хүүхдээс нэг нь аутизмтай төрж ийн гэж яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр одоо манай дархны энэ эрүүл мэндийн байгууллага маань яг энэ аутизмтай холбоотой мэрэгжлийн эмч одоо эмчлэхээ байна уу? За сэтгцийн асуудал дээр бол одоо маш хүнд байна. Яг эрүүл сарууд, оюун ухааны эрүүл сарууд бол хүмүүс бол өөрийгөө жолоодоо тэнд өвдөж чинь, энд өвдөж чинь гэдэг ингээд яаж юм. Манай 3 дугаар баг дээр нэг кейс гарсан шүү дээ. Эрдэнэ Тулга юм санаж байгаа. Нэг сэтгцийн эмэгтэй 30 настай залуу бүцэглээд сургууль цэцэрлэгийн гадаа зогсоод хутга бариад тэгээд сэтгцийн эмч нь ингээд хэвтүүлэхгүй байна гэдэг арга ирийнх нь надад гомдол гаргаад хоёулаа ярьж байгаа хэвтүүлсэн дээ Эрдэнэ Тулгамч. Тэгээд дараа нь ихтэй арай гайгүй боллоо гэсэн дахиад хэдэ оролт нэг охин хулгааллаа гэдэг чинь тэр залуу байсан байхгүй. Тэгээд бид хоёр бүр ярьж байгаа шар хадны эмнэлэг рүү явуулсан. Тэг яг энэ тал дээр ер нь яг ингээд энэ оюун санааны хомсдол энэ аутизм өөрсдөө ингээд жолоодож чадахгүй байгаа ийм улсууд маш их байна. за бид яг энэ аутизмтай холбоотой ялангуяа энэ хүүхдэд илэрж байгаа аутизмтай холбоотой эмчиг бол одоо нодлон яг Монголд бол бас яг сургадгүй юм билэ. Тэгээд нодлон Японы эрүүл мэндийн салбараас бас яг энэ сургалтанд эмчнэрийг сургасан. За энэ сургалтанд бол манай тасгэр хэлч маань өөрөө сураад ирсэн байгаа. Тэгэхээр аутизмыг онцлоход бас нэлээд асуудалтай юм билэ. Энэ дээр ялангуяа нөгөө тестүүдийг аягүй боловсруулж ажилдаг. Тэгээд яг энэ яг эрүүл мэндийн яамны сэтгцийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжлэгүүдээс холбогдсон. Тэгээ ер нь бол энэ тестийг яг нөгөө яг Япон хүүхдтэйгээр хийхээр чинь бас болохгүй. Тэгээ Монголдо бол энэ шинжилгээг хийх аргыг бол одоо нэвтрүүлээд удахгүй одоо ингээд үйл ажиллагаанд оруулна гэсэн тийм чиглэлийг бол өгсөн. За яг энэ сэтгцийн өвч эмгэгтэй иргэдийн хувьд бол нэг асуудал ихтэй. Ялангуяа яг сэтгцийн тасагт бол энэ маш удаан хугацаагаар урт хугацааны эмчилгээ хийх бол боломжгүй байдаг. Энэ асуудал одоо яг яг догшрлын үеийн бол дараа л бидэд одоо хяналтанд нь гарах байдлаар ажилладаг. Яг энэ оюутны амь насанд аюултай үйлдэл гаргадаг энэ хүмүүсийг бол яг шар хаданд дах хамгаалттай ийм хэсэгт бол хөрвж өгөөд ингээ ажиллаж байгаа гэсэн үг. За ер нь эрүүл мэндийн газрын ажлын ачаал бол маш их байдаг. За энэ одоо ачаалттай холбоотойгоор мэдээж гомдол саналууд бас нэлээд юу гардаг. Дөрөвнөөс Отгонбаатар төлөөлөгч хэллээ. За энэтэй холбоотой бас чадвархын асуудлууд бас яригддаг юм аа. За энэ ч болон сувилагчтай чадваржуулах тал дээр одоо эрүүл мэндийн газар түрүүн танилцуулгахдаа бас дурдж байна лээ. За энэ чадваржуулах асуудал дээр ер нь бол жилд хэдэн төгрөгийн зардлыг тавьж өгдөг юм бэ? Энэ зардал нь тэгээд тогтмол байдаг юм уу? Эсвэл хувьсгүй байдаг юм уу? Энэ тал дээр нэг тодруулга өгөөч.
За дараагийн асуулт сая танилцуулган дээр энэ эрүүл мэндийн газар дээр бол бас нэг шийдвэрлэх шаардлагатай асуудал байдаг гэж би харддаг юм. Энэ шарил хадгалах байрны асуудлаар. Энэ шарил хадгалах байр ер нь ачааллаад дийлдэг юм. Цаашдын төлөвлөгөөнд энэ барилгын өргөтгөл болон гадна тогтчлтын ажил ер нь ямар байдлаар тусгагдсан байдгийг авц зохицуулын асуудал бас их асуудалтай харагддаг. Энэ төр ер нь төлөвлөгөө байдгүй. За түрүүн бас танилцуулган дээр дурддагдж энэ хавдрын тасаг байгуулсан гэж байна. За энэ бол бас хэрэгтэй зүйл. За хийм имчилгээг 248 хүнд хийсэн байна. Байн имчилгээг 62 хүнд бас хийсэн байна гэж. Энэ хавдрын энэ тасгийн одоо бүрэн хүчин чадлаараа ажилласан энэ одоо тоон үзүүлэлт юм уу? Эсвэл энэ Дархан уул аймагт байгаа нийт одоо энэ хавдрын хийм имчилгээ хийлгэх, байн имчилгээ хийлгэх хүнийг 100% хамруулж чадсан юм уу? Энэ дээр нэг бас тайлбар өгөөч. За шарил хадгалах байрны хувьд бол жилдээ нэг яг шарил хадгалах байраар бол нэг 300-аас 350 шарил бол зохицол хадгалагддаг. За яг энэтэй холбоотойгоор хавар бас манай дээр яг энэ аймгийн засаг дарганы хамгийн газраас ажлын хэсэг ажиллаад одоо энэ миний авсан мэдээлэлээр бол одоо энэ тодтголын хуралдаас оруулахын зураг төслийг хийгээд ажилласан байгаа гэж мэдээлэл авсан. Тэгэхээр энэ дээр бол одоо өргөтгөл хийх, гадна зогсоолыг бас одоо томруулж засварлах бол энэ дээр угаасаа аюу асуудал үүсдэг. Ялангуяа энэ дээр бас урагчдыг гарах өдрийн маань бас аюу цөөхөн болгочихдөө ш. Нэг нь 90-д бол нэгт 5-д 2-д гардаг болсон. Тэгэхээр энэ дээр бол энэ ачаал бас нэмэгдээд явж байгаа. Энэ дээр аймаг танилцуулаад энэ хөрөнгө оруулалтыг бас хийхээр ингээд шийдвэрлээд явж байгаа. За хавдрын сая яг тэр нөгөө тасгийн тоо үзүүлэлтүүдийг ярьж л энэ бол яг нийт хавдртай хүмүүстээ үзүүлж байгаа тусламж үйлчлэг бол биш ээ. Бид нар яг одоо болцооны хүрээнд яг энэ хэвтгэхээр ирээд энэ эмчийн хяналтанд байдаг хүмүүсээ хэвтүүлж байгаа. За нийт хавдраар өвчлөгчсөн маань зарим нь бол мэдээж яг Улаанбаатар руу эмчилгээнд явж байгаа. За химийн хувьд бол энийг бидэд эрүүл мэндийн яам болон хавдар судлалын үндэсний төвтөөс гэрээ байгуулаад ажилладаг. Энэ жилдээ ихэд ер нь бол танах нийт ингээд химийн эмчилгээнд орж байгаа иргэдийнхээ 20% бол орон нутагт хамруулах хэрэгтэй гэсэн зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар бол 40% бол хамруулсан ингээд явж байгаа. За химийн эмчилгээг хийхэд бас нэлээд өндөр өртөгтэй байдаг. Ялангуяа энэ химийн тарианууд маань өөрөө бас нэлээд өндөр өртөгтэй, нэг хүнд ногдох бас зардал бол өндөр байдаг. Тэгээ энийг бол бас эрүүл мэндийн яамнаас бодлогын хувьд бас яг эрүүл мэндийн даатгатын сан дээр тавьж өгснөөр энэ үйл ажиллагаас ингээд нэмэгдээд явж байгаа. Тэгэхээр эх онуудад мэдээж хэрэг энэ хавдрын өвчлөл тэгээд энэ шалтгаан хандлагын чиглэлээр бас энэ даатгалын сангаас бас энэ мөнгийг нэмэлтээр тавиад өгөх юм бол энэ үйл ажиллагаа ямар ч гэсэн явагдах суурь бааз нь бол тавигдсан байгаа. Эрүүл мэндийн газрын харьяан Дархан уул аймгийн нэгдсэн эмнэлэг хариалагддаг. Танаа газраас хяналт шалгалт хийх чиг үүрэгтэй энэ талаараа хамгийн сүүлд ямар хяналт шалгалт хийсэн бэ? Өгсөн үүрэг даалгавар зөвлөмж гэж байна уу? За мөн сэтгэл ханамжийн судалгааны талаар та танилцуулгатаа дурдлаа. Дархан уул аймгийн хэмжээнд нийтдээ 180,761 иргэн жилдээ одоо амбулатороор үйлчлүүлж юм байна. 12,410 иргэн одоо хэвтэн эмчлүүлдэг. Тэгэхээр энэ судалгааны хувьд болохоор 101 иргэнээс авсан гэж та танилцууллаа. Тэгэхээр ер нь бол хүнийхээ тоотой харьцуулахаар альва судалгаа бол цөөхөн хувьд нь хийгдсэн харагдаад байна. Энийг аль байгууллагаас ямар татамжтай хизээ хийсэн бэ гэдгийг тодруулж байна. За энэ дээр эрүүл мэндийн газрын дарга Эрдэнэ тулга, за мөн цамхаг метр констракшн компани захирал Д мөнх оргил, эрүүл мэндийн байгууллагуудын үйлдвэрчний эвлийн хорооны дарга Баасан Бэлэг гэсэн 3 хүн 2024 оны 4 сарын 25-ны өдөр орон сууцны төсөл хэрэгжүүлэх ерөнхий гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэгээ энэ гэрээний дагуу эмнэлгийн байгууллагт ажиллаж байгаа эмч совилогч ажилчид дунджаар 40-с 50 сая төгрөгийн зээл аваад одоо хямд орон сууцнд хамрагдана гэж төлцсөн. Өнөөдрийн хүртэл энэ барилга байшин баригдаагүй. Бага цалинтай эмч ажилчид ингээ өрийн дарамтанд орцсон юм тодорхойгүй нөхцөл байдал үүсчээд байна. Энэ дээр та ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Эрүүл мэндийн газраас нэгдсэн эмнэлэгт хяналт үнэлгээ хийдгүүгээд уйлрал тутам хийдэг. Энэний зөвлөмж нь уйлрал тутам гараад явж байгаа. За сэтгэл ханамжийн судалгаан дээр мэдээж бид нар уйлрал тутам сэтгэл ханамжийн судалгааг аваад явдаг. За энэ дээр бол ажилчдын сэтгэл ханамжийн судалгаа бол найр төшөвтэй одоо
ханамжтай байна, хангалтгүй гэдгээр явж энэгээр юм хангалттай байна гэж сэтгэл ханамжийн судалгаа бол гардаг. Энийг чанарын агуулгаас яг чанарын аюулгүй байдлын ажилтан яг энийг одоо бүрэн дүрийг хэрэгжүүлээд бүрэг чиглэлийнхаа дагуу явдаг. За тэгээ барилга барихтай холбоотой гэрээ гэж байна. Энэ бол хүндрэл дагуулсан. Энэ бол үйлдвэрчний эвлэл. За энд бол яг оролцож байсан тэр гэрээ байгууллагад нь оролцож байсан хуулийн зөвлөгөө өнтер өгж байсан хоёр төлөөлөгч байгаа. Нэгт нь Батгшиг эмч маань өөрөө яг энэ үйлдвэрчний эвлэлийн юунд нь одоо тэргүүл гишүүн байсан. За хуулийн зөвлөгөөний содоо төлөөлөгч манаас оролцож байсан. Би яг хуулийн дагуу эрхийн үйлдвэрчний эвлэлд шийдвэрлсэн. За үйлдвэрчин бол удаа дараа одоо энийг бол ажилчдын нийгмийн асуудлыг шийднэ, орон сууц барья гэдэг. Тэгээ газар нь эрүүл мэндийн газар дээр байдаг учраас боровдогчоор би бол заавал гарын үсэг зурх хэрэгтэй юм билээ. Тэгээ шүүхт цагдаад нэг заглан байж магадгүй эрүүл мэндийн газрын даргын хувьд бол одоо энийг хандчихсан байгаа. Ажилчид бас цагдаараа хандчихсан байгаа. Энэ бол өөрөө эзэн биш дээ. Нэг нь одоо тэр мөнгө төгрөгийг хурааж авсан, нөгөөх нь гэрээ хийсэн юм эзэн биш дээ. Энэ дээр нь одоо цагдаа шалгуулахаар бас ажилчид үйлдвэрчний дарга гэсэн баг намайг шалгаж байгаа. Тэгэхээр зэрэг холбогдол байвал үнэхээр ажил сонирхлын зөрчил байвал тэрвэрээ асуудал үүсэх байх. Ямар нэгэн бол зөрчил байхгүй миний хувьд хүний ч танихгүй. Үнэхээр энэ ажилчдын төлөө сайхан барилга бариад ажилчид маань нэг ч гэсэн юутай болох юм байна гэдэг байдлаар л хандаж үйлдвэрчний эвлэлд бол одоо тэр гэрээ хийх сонгон шалгуулах бүх эрхийг шийдвэрлсэн. За энэ гэрээ бол тодорхой хугацаанд дуусна. Дуусны дараа бол дараагийн нөхцөл байдал үүснэ гэдгийг бол бас мэдээж эрүүл мэндийн газар дээр энэ газар олгогдсон учраас дараагийн эрхийг бол эрүүл мэндийн газрын дарга тодорхой комисс томилжийг шийдээд явах гэж би бол тийм ойлголттой байгаа. Яг сэтгэл ханамжийн судалгааг бол авсан. За энэ сэтгэл ханамжийн судалгаан дээр яг ямар асуудлууд тулгамж нэхэр яг таны сайд урьдчилсан ажлын байрны асуудлуудыг бол гаргаж ирсэн. Энд дээр засвар үйлчлэгийг шаардлагатай байна. Хоёр гэвэл яг энэ ажилчдын хоолны асуудлыг бас шийдэх хэрэгтэй байна гэсэн асуудлаас ирэмбэрээ 1-2 толгой орж ирсэн байдаг. Мөн энэ гуравт нь болохоор ажлын хувцаар хангах гэдэг асуудлаас гарч ирсэн байдаг. Яг энэ ажлын хувцаар хангах асуудлыг бол бид төсөв мөнгөндөө суулгаад тендер зарласан боловч одоогийн байдлаар яг энэтэй холбоотой санхүүжилтийг бол эрүүл мэндийн яамнаас татсан байгаа. Тэгээ энэ гурван асуудал бол эргэлдэж гарч ирсэн байт юм аа. Сайн байцгаана уу эрхэм дарханчууд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Prodigy компани гүйцэтгэж байгаа Crystal Residence төсөл оршин суугчдынхаа захиалгыг авч байна. Тус төсөл нь Дархан хотын хамгийн үн цэнтэй байршил буюу Дархан хотын шинэ суурьшлийн бүс буюу 10 дугаар баг 12 дугаар хорооллын нутаг дэвсгэрт баригдаж байгаа. Хамгийн гол онцлог давуу тал бол захиалагч нартай эрсдэл үүсэхгүйгээр Prodigy компани цэвэр өөрсдийн 100% хөрөнгө оруулалтаараа үзэгч та бүхний харж байгаачлан төслийнхэн 12 давхар газыг бүрэн босгоод байна. Тус төсөл нь 2026 оны 4-р улиралд ашиглалтанд орох юм а. Дархан хотыг 360 градус толдох боломжтой хамгийн сайхан харуулцтай хамгийн нам гүм 5 тухтай байршил баригдаж байгаа гэдгээр онцлогтой юм. Ингээд үзэгч та бүхэн тус төслийн бусад үндсэн онцлог зүйлсүүдийг дэлгэрэнгүй танилцуулъя. Орчин үеийн архитектур, орон зайн оновчтой зохион байгуулалт, хүүхдэд ээлтэй орчин, 5 тухайг нэг дор цогцлоох Crystal Residence төсөлийнхүү найрамдлын Дархан хотноо сүндэрлэж байна. Ирээдүйн өсөн нэмэгдэх үнцнийг тодорхойлохоор оршин суугч бүртээ аюулгүй, ая тухтай, байгальтайгаа уусан амьдрах боломжийг бүрдүүлэх бөгөөд нэг давхартай үйлчилгээний талбайтай, 2-12 давхартай 106 айлын орон сууцтай, B1, B2 давхартай автомашины дулаан зогсоолтой байхаар төлөвлөгдөжээ. 12 давхар төмөр бетон Газа гүйцэтгэгч компани 100% өөрсдийн хөрөнгөөр босгож захиалагчдаа эрсдэл үүсэхгүй байх боломжийг бүрдүүлснээр онцлогтой юм а. Европ стандартын чанартай материал, 50% ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын болон спортын талбай, Viot ухаалаг хамгаалтын систем, гэрийн тэжээвэр амьтан зориулсан орчин буюу Pet Zone-тай, цэлгэр цонх, гэрэл гэгээтэй өрөөнүүд, хүүхдэд фрэндли аюулгүй орчин. Мөн нэг орцондоо 2 лифттэй хамгийн чанартай стандартын өндөр түвшний лифтийг суйрлуулахаар төлөвлөжээ. Ингээд та бүхэн Дархан хотын хамгийн амгалан, хамгийн тайван бүсэд тавтай морилно.
Crystal Residence төсөл нь 2-4 өрөөний зохион байгуулалттай байх бөгөөд бид бүхэн яг одоо том 3 өрөө байрныхан тагтны хэсэгт ирсэн байна. Та бүхний харж байгаачлан тус төслийн онцлог нь тагтаа маш том өргөн саруул зохион байгуулалттайгаар шийдэж өгсөн бөгөөд тагтны гадна басаад нь шилэн басаацтай байна гэдгээрээ давуу талтай. Crystal Residence төсөл захиалагч нартай зориулан урамшуулал зарлжээ. Урьдчилгаа 30% төлсөн эхний 10 айлд тагтны тогтчлт, 50% төлсөн эхний 10 айлд үүдний тогтчлт, мөн 100% бэлэн төлөлт хийсэн эхний 3 айлд 10 сая төгрөгийн буцаан олголтыг тус санал болгож байна. 48-аас 64 м квадрат 2 өрөө, 72-оос 84 м квадрат 3 өрөө, мөн 93 м квадраттай 4 өрөө байрнуудаас сонголтоо хийх боломжтой. Хамгийн үн цэнтэй намгүм Дархан хотын хамгийн сайхан харуулцтай байршил баригдаж байгаа Crystal Residence төслийн борлуулалтын албатай 77 37 66 66 дугаарын утсаар холбогдоорой. Онцлон дуртахад төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Project компани хамт олноос ирээдүйдийн хөрөнгө оруулалтын уриалгыг хэрэгжүүлж бусад аж ахуйн нэгж байгууллагуудад хүчээлэн 2025 оны 9 сарын 1-ний хичээлийн шинжилгээний нээлтэн дээр Дархан аймгийн 4-р сургуульд орчин үеийн өндөр үзүүлэлт бүхий 20 ширхэг компьютерийг хүлээлт өгчээ. Монгол улсын ирээдүй болсон хүүхдүүдийн мэдлэг боловсрал, ирээдүйн сурч хөгжих боломжийг дэмжсэн ажлууд ийхүү хувь нэмрээ оруулах эрхэм зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг тул таны борлуулалт ч муу адил ирээдүйн сайн сайхны төлөө чиглэгдэнэ. Үзэгч та бүхэнд орон нутгийн чанартай мэдээлэл танилцуулаа. Харин одоо цагаарын мэдээлэл хүлээн авна. ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаар энэ дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчдэд баярлалаа. Маргааш шинэхэн хөтөлбөрөөрөө эрг уулзцгаая.